Мэдээ үргэлжилж байна. За Америкийн нэр зохиолч Крис Миллерийн Чипийн дайн ном нь Financial Times-ийн 2022 оны шилдэг бизнесийн ном шагналыг хүртсэн. Тэгвэл New York Times сонины бестселлер бүтээл болох Чипийн дайн номыг монгол хэлнээр орчуулж худалдаанд гаргалаа. За ирээдүйд хиймэл оюун ухааны оролцоо болон хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед Чипийн дайн номоос илүү цогц мэдлэгийг олж авах боломжтой юм байна. Орчин үед технологийн чиг хандлагыг хаашаа чиглэж байгааг илүү ойлгох зорилгоор Чипийн дайн номыг орчуулжээ. Аливаа улс гүрнүүдийн гол бодлого нь эдийн засгийн чадамжаа сайжруулахад оршдог байсан бол 2020 оноос хойш энэ чиг хандлага үл хэлэг өөрчлөгдөж байна гэж үзжээ. Үндсэндээ орчин үед их гүрнүүдийн мөргөлдөөн технологи төсвөрлөхын хэрээр томоохон өрсөлдөөн бий болсныг Чипийн дайн номыг орчуулсан зохиолчид онцоллоо. За энэхүү номны онцлог бол ерөнхийдөө энэ бизнесийн түвшинд болон улс төрийн түвшинд бүх шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн одоо ширээн дээр байх ёстой ном юм болов уу гэдэг үүднээс орчуулж гаргаж байгаа. За яагаад вэ гэхээр бид хэд өнөөдөр хиймэл оюун ухаан ChatGPT гэж ярьж байна те. За мөн одоо iPhone-ы чип, компьютерийн чип, MacBook-ны чип гэж ярьдаг. Гэтэл яг ард талд нь нөгөө яг нарийн ширийн юу болж байгаа вэ? Энэ геополитикийн түвшинд ерөнхийдөө ямар чухал чиг хандлагууд бий болоод байгаа вэ гэдгийг энэ ном маш тодорхойгоор ерөнхийдөө ойлгуулсан байгаа. За 19-р зуунд бол ган төмрийг аль улс үйлдвэрлэж чадчихсан, ган төмрийн үйлдвэрлэлийг хянжижсэн улс нь дэлхийн ноёрхлыг тогтоож исэн. Гүүр, барилга, байшин, үйлдвэрлэл, машин, тэрэг, танк, цэрэг юу гэдэг те. 20-р зуунд бол газрын тос энэ дэлхийн ноёрхлыг буюу геополитикийн чиг хандлагыг тодорхойлж исэн. За 21-р зуунд бол энэ чиг хандлагыг энэ чип буюу хагас дамжуулагч үйлдвэрлэл буюу одоо энэ үйлдвэрлэлд хүрдэг supply chain буюу нийлүүлэлтийн гинжин хэлхийг ямар улс хянаж чадж байна. Тэр нь үндэсний аюулгүй байдлын түвшинд, батлан хамгаалахын түвшинд те энэ хөгжлийг одоо хянах нь тодорхой болж байна гэдэг зүйлийг энэ ном маань ерөнхийдөө маш тодорхой харуулж байгаа. Яг орчин үеийн технологи бидний хэрэгэлдэг гар утас компьютер хүртэл яг хаанаас энэ бүхэн ингэж өнөөдрийг хүртэл өндөж босч ирсэн юм бэ гэдгийг илүү төлхөө харуулсан нь бас өөрөө энэ бүтээл их сонирхолтой онцлог боллоо. Тус намыг орчуулахад 3 сарын хугацааг зарцуулсан. Тухайн номд өнөөгийн нөхцөл улс төрийн бодлогын зөв оновчтой шинжлэх ухааны үнэлэлт үнэлтийг тод тусгаснаар бусад бүтээлээс илүү онцлогтой болжээ. За шийдвэр гаргах түвшний хүмүүс ч гэсэн энэ дээр зөрөгтэй газрын ховор элементтэй олборлох, дахин боловсруулах энэ чиглэлээр ажиллаж чадах юм бол үнэхээр дэлхийд эдийн засгийн хамгийн том тоглогч болох боломжтой гэсэн ийм одоо санааг гаргасан юм ном байгаа.